байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Beauty Japan Cosmetics-ийн ерөнхий менежер Намун Гэрэл охид та бүхэндээ арьсчилгааны зөвлөгөө өгөхөд бэлэн болоод байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Ерөн охтууд маань ерөн арьсчилгааны мэдээлэл багтаа байдаг шүү дээ. Өсвөр насны охтуудад зориулаад арьсчилгааны зөвлөгөө өгөөч. За сүүлийн үед өсвөр насны охид бүсгүүчүүд маань болохоор арьсчилгаа гэхээсээ илүү нүүр будалтандаа илүү толгой анхаарал өгдөг. Нүүр будалтаа яаж хийх вэ? Ямар бүтээгдэхүүн хэрэглэх үү гэдэг те. Тэгэхээр хичнээн гоё бүтээгдэхүүн хэрэглэсэн ч гэсэн арьсчилгаа бас буруу явагдаж байгаа, дутуу явагдаж байгаа тохиолдолд бол арьс маш ихээр бохирдож гэмтдэг байгаа. Тэгэхээр ерөөхдөө өдөр тутамдаа байнгын тогтмол арьсаа цэвэрлж явах хэрэгтэй. Зориултын өдөр тутамдаа хэрэглэдэг цэвэрлэгчүүдээрээ цэвэрлээд ардаас нь гол санхаа бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байдаг байна. За тэгвэл өөрийн арьсандаа тохирсон бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож авах хэрэгтэй гэдэг юм бол? За ямар нэгэн бүтээгдэхүүн сонгож авахдаа бол яг арьсандаа тохируулаад тухайн хүн өөрийнхөө арьсыг 100% нийтдээ мэддэг учраас тухайн авах гэж байгаа дэлгүүр дээрээ очиод худалдааныхаа зөвлөгтэй харилцаж байгаад бүтээгдэхүүнээ сонгуулж авбал илүү зүгээр байгаа. Сонгосон бүтээгдэхүүнээ бас дахиад туршиж үзвэл илүү тохиромжтой байдаг гэсэн үг. Цаашдаа хэрэглэхэд ч гэсэн илүү тохиромжтой. За одоо энэ хаврын уур амьсгал охид бүсгүүчүүдийн арьс маш их хуурашдаг шүү дээ. Энэ үед арьсаа хэрхэн арчлах хэрэгтэй гэдэг юм? За хаврын улирал болонгууд бүх хүмүүсийн арьс бол нэлээд хуурашил төлөвтэй байдаг. Хуурашилд үүснээс үүдээд одоо жишээлх юм бол хуурашилтаас үүдэлтэй үрчлээ, хөгшрөлт, за мөн дээрээс нь хөгшрөлт арьс ирэхдээ нөгөө хавар болоод ирэнгүүт бас харлах, сэвтэх гэх мэт асуудлууд ихээр үүсдэг учраас хаврын улиралд бол арьс ажиллагааныхаа бүтээгдэхүүнээс гадна нэмэлтээр маск хэрэглүүл илүү тохиромжтой байдаг байгаа. Нэмэлт үйлчлэгээ авах маягаар гэсэн үг. Тэгэх юм бол илүү нөгөө арьс гэмтхэн ч гэсэн баг байдаг. Илүү их чигшилт хичээл одоо нөөцөлж авбал илүү тохиромжтой байдаг байгаа. Тэгэхээр нэмэлтээр яг арьсандаа тохируулаад маск сонгож авбал илүү зүгээр байдаг. За тэгвэл өсвөр насны охтууд маань ерөн хэдэн наснаас эхлэн нүрээ будвал зүгээр хийдэг юм бол? За өсвөр насны хүүхдүүд бол гол төлөв миний бодлоор бол 20-с дээш насныхан нүур будалтандаа илүү анхаарч эхлэл илүү зүгээр. 15-аас 20 настай охтууд маань болохоор яг нүур будалт гэхээс илүү арьсаа зөв цэвэрлээд нарны тас хэрэглээд яваад ивэл илүү зүгээр. Тэгэж арьсаа нар салхины нөлөөнөөс хамгаалж ивэл илүү зүгээр байдаг байгаа. Залуу хүүхдүүдийн арьс чинь илүү эрүүл байдаг учраас нар салхинаас хамгаалахад бол зүгээр гэсэн үг. Тэгвэл нэгэнт нүрээ будаад эхэлсэн охтууд маань ерөн нүрээ ямар дараалалтай бодвол арьсанд нь илүү зүгээр гэдэг юм болов? За нүур будалтын хувьд гэх юм бол хөнгөн чанарын будалт хийвэл илүү зүгээр байдаг. Тэгэхээр цэвэрлэгээгээ ол заавчгүй цэвэрлэн. Одоо жишээлбэл өдөр тутамдаа ярьж байгаа тохиолдолд арьсны өнгөн гадаргуу хэсгүүдээр тоос шороо бохирлууд нэлээд их цуглаж байдаг учраас тэдгээр бохирл болон будаг хөнгөн чанарын ерөөдөө зориултын будаг арилгах хичээр заавчгүй арилгажээд дараагаар нь гүний цэвэрлэгээ их маягаар хоёр шаталтайгаар арьсаа заавчгүй цэвэрлж явах хэрэгтэй. За ингэснийхэн дараагаар бол хамгийн чухал зүйл нь арьс ажиллагааны бүтээгдэхүүнд бол нэг номерт бол заавчгүй чигшүүлэгч лосьон байдаг. Дараагаар нь бол тижээлийн суур тос гэж байдаг. Ингээд суур тосоо хэрэглэснийхэн дараагаар хөнгөн одоо нөгөө арьсаа хамгаалах үүднээс консилер юм уу бэс хэрэглэж бас болно. Тэгээд тэгснийхэн дараагаар фаундейшн крем пудрээр өгөөд хөнгөн чанарын будалтаа хийгээд яваад авах бүрэн боломжтой гэсэн үг байна. Зарим тослог арьстай охтууд маань одоо тос төрөгчвөл миний нүур улам тослогдож чинь гэдэг ерөөсөө нүрэндээ тос төрөгдөггүй. Энэ зөв юм болов буруу юм болов? За энэ нь болохоор негативээр бол нэлийн өрөөсгөл ойлголт. Охтууд ерөнхийдөө яг тэгж бодоод нүрэндээ бол арьс ажиллагааны тос арьс ажиллагааны бүтээгдэхүүн бол хэрэглэхгүй зөвхөн одоо крем пудрээр аргалаад яваад байдаг. Тэгэхээр энэ нь болохоор сөргөөр одоо илүү арьсыг маш ихээр бохирдуулж идэг. Ингэж бохирдсноос үүдээд арьс хэмжээгээр хуурашилт явагдаад хуурашил болон тослогийн баланс алдагдаад ирэхээр хит их тослогж байгаа юм хуураших шинж тэмдгүүд ажиллаж ичдэг гэсэн байгаа. За үүнээсээ үүдээд ерөнхийдөө арьс батгаших юм уу нөхцөл гэх мэт асуудлууд үүсч идэг учраас заавалжгүй арьсаа сэтэрсэн цэвэрлэе. Тэгээд арьс ерөнхийдөө тослогдож байгаа тохиолдолд бол заавалжгүй нөгөө усан суурьтай бүтээгдэхүүн буюу суур тос болон гел хэлбэр нүрийн тоснод хэрэгжилж байвал илүү тохиромжтой. Ингэснээр ерөнхийдөө тосчийг хэмжээг тэнцвэржүүлж өгнө. Балансыг тэнцвэржүүлж өгнө гэсэн үг байгаа. Тэгээд дээрэс нь ингээд яг арьсаа зөв цогцтойгоор хэрэгжилж явах явцад бүтээгдэхүүний үйлчлэгэн ч гэсэн илүү богино хугацаанд үзүүлнэ гэсэн үг байна. Тийм үр дүнгээ харуулна гэсэн үг. За эрүүл арьстай байхын тулд ямар хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй гэдэг юм бол?
За гол төлөв бол хүүхдүүд бол тос ихтэй хоол хүнс идэхээс баг зэргийн татгалзаж явах хэрэгтэй. Тэгээ мөн дээрэс нь хит их чихэрлэг юм уу ундааж ус хэрэглэснээс үүдэлтэйгээр арьсан ирэхэд нөгөө арьсны өнгө жоохон хар бараан болох шинж тэмдэг ажиглагддаг. За мөн дээрэс нь үүнээс үүдээд бол нөхцөлт маш их хэмжээтэйгээр үүсдэг. Залуу хүүхдүүдийн арьсанд бол нөхцөлт бол асар их хэмжээтэйгээр үүсэж байгаа нь ажиглагдаж байгаа. Тэр нь болохоор хоол хүнстэйгээр бол нэлээд холбоотой учраас л хоолтой бол эрүүл хоолтыг баримталж ингэж байвал илүү зүгээр байдаг. Тэгээд дээрэс нь ундааж уус, гадтай ундаа гэхээсээ илүүтэйгээр шингэн ус сайн ууж авах юм бол арьсыг чинь улам их гүн давхрахтаа чигээр нөхөж өгнө. Чиг алтхаасаас сэргийлж өгнө. Ухаараа шахаас сэргийлж өгнө гэсэн үг байна. Тийм. За заримдаа ингээд охид бүсгүүчүүд маань ядраад ч юм уу ямар нэгэн шалтгааны улмаас ингээд нүрээ сэргэлгүй унтаад өгдөг шүү дээ. Энэ нь арьсанд ямар нөлөөтэй бол? За нүур будалтай арилгахгүйгээр унтахад бол шууд нөгөө нэг 2 дахин их арьсыг бохирдуулж өгч яадаг гэсэн үг байгаа тэр хэрээрээ. Тэгэхээр заавалчгүй сатар цэвэрлж явах хэрэгтэй. Нүрээ будагтайгаа шууд унтчих юм бол өглөө босоод ирэхэд ч гэсэн шууд эсрэгээрээ батг гарч эхэлнэ. Бохирдлоос үүсэлтэй батг гэж гарч ирдэг. За батгшилтаас гадна ерөнхийдөө бол хуурашилтгүй явагддаг. Ямар ч төрлийн арьстай хүмүүс тэгэхээр хуурашилт явагдсанаар таслаг болон холимог төрлийн арьстай хүүхдүүдэд бол яг яах ёстой вэ гэхээр крем пудрын шингэлт их муудаж ирдэг байгаа. Тэгэхээр тэдгээр шинж тэмдгүүдийг алдаа арьсандаа амсуулахын тулд заавалчгүй арьсаа сатар цэвэрлж явах ёстой гэсэн байна. Сайн цэвэрлээд арьс ашиглахын бүтээгдэхүүнийг хэрэглэж байвал илүү зүгээр гэсэн. Нүүрэнд гүн сэргэлгээ хийх чухал байдаг гэсэн. Гүн сэргэлгээг хэрхэн яаж шийдэх юм бол? За охтууд маань болохоор зөвхөн одоо миний ярьж байгаагаар бол 2 шат дараалтаагаар арьсаа заавалжгүй цэвэрлэх ёстой байтал хүүхдүүд бол дандаа нэг төрлийн цэвэрлэгчээр давнаж арьсаа цэвэрлээд идэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр одоо жишээлбэл арьсны гадаргуу хэсэг дээр тоос шороо бохирдлууд наалтахаас гадна хөнгөн будалт хийдэг хүүхдүүдэд бол крем пудр хэрэглэж байгаа. Крем пудраа арилгахгүй яваад байгаа тохиолдолд бол арьсны нүкс өн гүнлүүгээ шигдэг тусам арьсны гүний бохирлыг маш ихээр үүсгэж яадаг. Тэгэхээр өдөр тутамдаа байнгын тогтмол гүний цэвэрлэгээ хийж явах хэрэгтэй. Гүний цэвэрлэгээ гэхээр хит их ширүүн скрафта бүтээгдэхүүн бол хэрэглэхгүй зөөлөн чанарын өдөр тутамдаа хэрэглэдэг шингэн цавангуудыг хэрэглэж болно. За охтуудтай харуулах үүднээс бол ерөнхийдөө бол юм усан төрлийн цэвэрлэгчээр хүн шингээж агаад будгаа арилгах бол илүү зүгээр гэдэг байгаа. Ингэх юм бол ерөнхийдөө тосчгийн хэмжээг чинь алдагдуулахгүй тэнцвэртэй байдал болохоос гадна дээрэс нь бохирдол үүсэхгүй гэсэн үг байгаа. За тэгээ ингээ усан цэвэрлэгчээр зөвхөн усан цэвэрлэгч гэхгүйгээр арьсныхаа онцлогтой тохируулаад олон сонголтууд бол байгаа. Нэгдүгээрт нь бол усан цэвэрлэгч байж болно, тасан цэвэрлэгч, ойлон цэвэрлэгчүүд гэсэн маш олон төрлийн цэвэрлэгчүүд байдаг учраас тухайн арьснаа тохируулаад цэвэрлэгчээрээ заавалжгүй цэвэрлсэн байх шаардлагатай. Ингээ цэвэрлсэний дараа чиглэг арьсны нэрээ одоо өдөр тутамдаа хэрэглэх шингэн савнгаараа маш сайн хөөсрүүлээд нүрээ массажлж угаана гэсэн үг. Массажлахдаа бол нэг удаан биш, богино биш те. Ер нь бол нэг минутын дотор 30 секунд массажлж байгаа 30 секундэд нүрээ ирэхэд сайтар хөдөн бүлэгдэр усаар булгуулж угаах юм бол илүү сайн гүний цэвэрлэгээ хийгдэж өгдөг гэсэн үг байгаа. Ингэж цэвэрлснээр таны одоо хүүхдүүдийн арьс маань нөхөхгүй, нөхцөлд үүсэхгүй, мөн дээрээс нь хар цагаан батг гэж гарч идэг бол хар цагаан батгын гаралтны хүртэл багасж ирдэг гэсэн үг байна. За ингээ хоёр төрлийн шатараалтайгаар арьсаа сайтар цэвэрлснээр дараагаар арьсандаа тохируулах маягаар яг өөрийнхөө арьсанд тохиолсон чиг шүлэгчийг артаас нь шавшаа шингээж төрхөж өгнө. Ингээ шингээж төрхснийхаа дараагаар суур төсөө хэрэглээд унтчихна гэсэн үг байгаа. Оройдоо л ерөөдөө цэвэрлэгээ маань бол юм өглөөдөө болохоор нүрээ хөдөн бүлэгдэр усаар сайтар шавшиж угаасныхаа дараагаар чиг шүлэгчээ төрхөө суур төсөө төрхсний дараа нүур будалтай хийвэл илүү тохиромжтой байдаг гэсэн үг байгаа. Тэр нь бол байнгын өдөр тутамдаа ийм зарчмаар арьсаа цэвэрлээд байвал илүү үр дүнтэй. Арьс ч гэсэн тэмдэг нь дагуулж ирдэг гэсэн үг тийм. За өсвөр насны охтуудын хувьд ер нь батгшилт гэдэг бол хамгийн том асуудал нь болдог шүү дээ. Батган ихтэй арьстай охтууд нүрээ хэрхэн арчлуул зүгээр гэдэг юм бол за арьс нь батгашаад байдаг тохиолдолд бол хамгийн чухал авах ёстой арга хэмжээний хувьд гэх юм бол нэгдүгээр хоолтонд илүү сайн анхаарч өгнө гэсэн үг байгаа. Хотод гэцний хямралаас үүдээд арьсан дээр ерөөхдөө илүү их нэг ил гарч ирэх нь бол илүү дамга харагдчихэдэг шууд батгашилт болж гарах магадлал нэлээд өндөртэй байдаг учраас дотроосоо бол хоол хондны хувьд бол эрүүл хооллолтоор хоолно. Чихэр жимсний хувьд бол яг нэг тохиромжтой хэлбэрээр хэрэглэх нь бол ойлгомжтой. Илүү хэтрүүлж бол хэрэглэж болохгүй. За тэгээ хоёрдугаарт нь гэх юм бол ерөнхийдөө арьс ашиглахынхаа бүтээгдэхүүнийг маш сайн зөв сонгох хэрэгтэй. Хитрхи одоо батганы бүтээгдэхүүн гэдэг хэд хүчтэй бүтээгдэхүүн бол хэрэглээд ээж болохгүй. Зөөлөн чанарын өсвөр насны охид
бусад хүүгүүдэд зориулагдсан яг насны онцлогтой бүтээгдэхүүнийг хэрэглэж заншуул илүү тохиромжтой гэсэн үг байгаа. За ингэснийхэн дараагаар бол заавалжгүй нар салхинасаа бас аюул сан зөв хамгаалж өгнө гэсэн. Бүтээгдэхүүний хувьд болохоор батг гардаг арьстай хүүхдүүд бол ихэнх нь холимог юм уу тослог төрлийн арьстай хүүхдүүд байдаг учраас бол усан суртаа арьс ашиглахны бүтээгдэхүүнүүд нь илүү тохиромжтой. Мөн гээлэн тоснууд их зүгээр байдаг. Илүү усан суртаагаас илүү бас хичээл өгөх нь илүү их харагдаж байдаг гэсэн үг. Тэгэхээр гээлэн тос юм уу усан суртаа тостой бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байвал илүү тохиромжтой. Тэгвэл хуурай арьстай хүүхдүүд маань хэрхэн нүрээ арчлал зүгээр гэдэг юм бол за хуурай арьстай хүүхдүүд бол илүү их нөгөө чигээ маш их хэмжээтэй алдсан байдаг. Одоо ихэнх хүмүүсийн арьсыг ингээ харьцуулан үзэх юм бол хуурайшилт бол янз бүрийн шалтгаанаас үүдээд хуурайшилт явагдаж байдаг. Гадаад болон дотоод шалтгаантай гасан гэж үүсэлтэй хуурайшилт гэж байдаг. За хуурайшилт ихтэй хүүхдүүд бол ерөнхийдөө бол арьс ашиглахны бүтээгдэхүүнд бол сүүлийн үед голчлон найлганд нь ороод байдаг. Гиалуроны хүчил гэж байдаг. Гиалуроны хүчил гэдэг нь маань яг юу гэсэн үг вэ гэхээр бидний арьсанд агуулгаж байдаг. Бидний арьсны бүтцэнд агуулгаж байдаг. Чигшүүлэгч ерөөхдөө бүрэлдүүлж яадаг уураг бол гиалуроны хүчил гэж ярьдаг. Энэ нь болохоор Япон бүтээгдэхүүнд бол хелорон уураг гэж ярьдаг байгаа. Тэгэхээр арьс ашиглахныхаа бүтээгдэхүүнийг сонгохдоо голчлон ерөөхдөө гиалурон уураг буюу хелорон уураг агуулсан бүтээгдэхүүнийг сонгож хэрэглүүл илүү зүгээр байдаг. За эдгээр бүтээгдэхүүн нь болохоор бүх арьс ашиглахны бүтээгдэхүүн буюу цэвэрлэгээний бүтээгдэхүүн болон арьс ашиглахны тосон бүтээгдэхүүн, чигшүүлэгчтэй бүтээгдэхүүнүүд нь бүгдэнд нь гиалуроны хүчил орсон ахмал тэдний чинээгээр арьсны чиглэлийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг байна. Одоо хуурайшилт гэдэг асуудлаас бол санаа зовох асуудалгүй болох нэ гэсэн байгаа. Тэгэхээр цаашдаа бол дандаа юм чигшүүлэгч уураг агуулсан бүтээгдэхүүн хэрэгжилж явах юм бол залуу хүүхдийн арьсыг ерөнхийдөө илүү нөгөө чанга байлгаж өгдөг арьс сулрахаас бас давхар сэргийлж идэг гэсэн үг байна. Нарны тусыг өдөр тутамд хэрэглэх нь ер нь зөв юм болов уу, буруу юм болов уу? За нарны тусыг бол өдөр тутамдаа байнга хэрэглэж явах хэрэгтэй. Хүмүүс бол голчлон зуны улиралд хэрэглүүл илүү зүгээр гэж ойлгоод байдаг. Тэр бол жоохон өрөөсгөл ойлголт. Ер нь жилийн 4 улирлын айлч улирлт нь нарны тусыг хэрэглэж явах юм бол илүү тохиромжтой арьсаа нар салхинаас байнгын тогтмол хамгаалж явах их зүгээр байдаг байгаа. Тийм. За та ингээд манай үзэж байгаа өсвөр насны охтуудтай зориулаад зөвлөмж өгөх юу гэж зөвлөж өгмөөрэй? За охид бүсгүүчүүдтэй зориулаад охтуудтай зориулаад өсвөр насны охтуудтай зориулаад арьс ашиглахныхаа бүтээгдэхүүнийг зөв сонгоорой, цэвэрлэгээ зөв хийгээрэй. За цэвэрлэгээ зөв хийх тусам ерөөдөө арьсыг чинь илүү нөгөө удаан эрүүл байдлыг чинь хадгалж өгнө гэсэн үг байгаа. Тэгэхээр арьс ашиглахныхаа бүтээгдэхүүнийг зөв хийгээд зөв сонгоод зөв цэвэрлэгээ хийж агаарэ гэж хэлмээр байна. За баярлалаа ярилцсан тань. За баярлалаа.